гэдэг зүйлд нэг ч юм ярихгүй. Бүгдээрээ буруу гэж ярина. Тийм болохоор тэр талдаа ярьж байгаа өнцөг нь өөр мэдээлэлтэй байгаад өөр өнцгөөс асуудалд хандж байгааг нь бол буруутгах шаардлага байхгүй болоо гэж бодож байна. Бид нар одоо энэ тамхич нь ариг тамхи бүгдээрээ л нэг донтолтын төрлийн одоо хэрэглэн штэ. Ямар нэг хэмжээгээр донтож идэг. Тэгэхээр манай улсад бол энэ чиглэлээр бол судалгаа бүрэн хийгдээгүй байна гэдэг бол саяны энэ тавигдж байгаа яригдж байгаа зүйлүүдээр эрүүл мэндийн яамынхан бусад хүмүүсийн ярьж байгаа зүйлдер бол анзаарагдаад байна. Саяхандаа бид нар аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны хуралдаанаар бол хаалттай хуралдаж хар тамхины хэрэглээний тухай асуудлыг бас мэдээлэл сонссон. Энэ донтолтын төрлийн энэ хэрэглээг ямар нэг хэмжээгээр хязгаарлах нь эргээд өөр хэрэглээ рүү шилжих тийм зүйл үүсэж гэнэ үгүй гэдгийг бид нар их сайн бодох ёстой. Байшин барилга бүх газар тамхины хэрэглээг, утаа тамхины, уламжлалт тамхины хэрэглээг хуулиар хориглосон. Бүгдээрээ сайн гэж бодсон. Одоо энэ байшин барилгад нөгөө энэ веб гэд нэрлээд байгаа цахилгаан тамхиг татаад энийг одоо яах вэ гэж ярьж байна. За татварын орчин дээр эдийн засгийн хувьд дээр бид нар тамхины бүх төрлийн хэрэглэн дээр татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Онцгой албан татвар. Энэ онцгой албан татвараа юунд зориулах юм гэдэг дээр бас бодох ёстой. Тэгэхгүй ингээд нөгөө онцгой албан татвараа зөвхөн төсвийн урсгал зардал руу тэр чигээр нь хийчихэд байхаар энэ нь өөрөө нөгөө эргээд ариг тамхитайгаа бусад мансууруулах, донтуулах төрлийн бодисуудтай тэмцэхэд бас дутуу байна гэж үзээд байгаа. Тамхины татварыг эрх зүйн хүрээнд бид нар 10 жил явахад ингээд тамхины хэрэглээ яг хэвэндээ хадгалагдчихж байна гэж байна. Тэгэхээр нөгөө энэ тамхины хэрэглээг бууруулж зөөлөх, ортоос алга болгох энэ бүх зүйл яригдж байгаа нөхцөлд бид нар энэний судалгааг нэлээд сайн хийж тал талын мэдээлэл, тал талын дүгнэлтүүдийг олон хүмүүсийг оролцуулж хийх нь зүйтэй байна. Тэгэхгүй нөгөө Монгол өөрөө олон зүйлийн эрсдэлт нөхцлүүд үүсч магадгүй гэдгийг бид нар урд нь ярилцж байсан учраас үүн дээр илүү яарамгүй гэхдээ энэ ажлыг эхлүүлэх ёстой. Энэ хуулийг бол өөрчлөх чиглэл рүү эхлүүлэх ёстой. Батлах хүртлээр бол бид нар бол нэлээд гүнзгий сайн судалгаатай оролцох хэрэгтэй. Энэ зааланд байгаа хүмүүсээс их хурлын гишүүд ярих асуугаад байхаас гадна энэ оролцогч нар илүү сайн асууж, илүү сайн өөрсдийн өнцгийг, өөрийнхөө харьцаж байгаа өнцгийг нийлүүлээд тэр олон өнцгүүдийг нийлүүлж чадвал бид нар бас тамхины эсрэг амжилттай тэмцэж чаднаа л гэж бодож байна.